За шууд оюу толгойтой холбоотой. За нэгдүгüүрт өнөөдрийн байдлаар оюу толгойн за 2025 оны борлуулалтын орлого бол бараг 4.9 тэрбум доллар. Нэгдсэндээ 5 орчим тэрбум доллар. За энэ 5 тэрбум долларын орлогын хэдэн хувь нь Монгол банк болон арилжааны банкар дамжсан бэ. За энэ 100% одоо жишээлбэл нэг 5 тэрбум доллар өнөөдөр Монголын эдийн засгаар дамжихад Монголын эдийн засаг тийм дийлэхгүй жижиг юм уу? Тийм боломж байна уу? Энд дээр та өөрөө ямар бас байр суурьтай байгаа вэ? 120 дугаар тогтоолоор бол маш ойлгомжтой зааж өгсөн л та. Оюу толгой экспортын 100% орлого Монгол банк болон арилжааны банкар дамжих ёстой гэж. Одоо энэ маш олон жил явсаар байгаад энэ тогтоолд орсон тий. Тэр энэ хэрэгжүүл Монголд бас Монголын эдийн засагт буцаад валютын нөөц болон тий макро эдийн засагт яг ямар ач холбогдолтой гэж та үзэж байна. Энэ боломжтой юу? За Монгол банкны ерөнхийлөгч хувьд. За хоёрдугаарт жилийн тайлангийнхаа 19 дугаар хуудсыг та бүхнийг хараад гаж. За энэ дээр за бүгдээрээ нэг жоохон анализ хий. За жилийн тайлангийн 19 дугаар хуудсан дээр Монгол улсын нийт гадаад үрийн хэмжээ байна. 2021-ээс 2025 оны хооронд Монгол улсын нийт гадаад үр 33.8-аас 40 тэрбум доллар болж 7 тэрбум доллараар нийт гадаад үр өссөн байна. За энэ хооронд бол засгийн газрын үр болон төв банкны үр харин эсэргээрээ нэлээд сайн зохицуулт хийж сахилга баттай байснаас буусан байна. Төв банкны 2.6 тэрбум долларын үр бол 1 тэрбум болтлоо буусан байна. За Монгол засгийн газрын үр бол энэ дээр нэг өсөөгүй байна. Гэхдээ энэ дээр юу өссөн бэ гэхээр энэ өсөлтийн бараг 90 орчим хувь нь энэ одоо хөрөнгө оруулагчаас авсан зээл буюу энэ нэг дийлэнх бараг 95 орчим нь оюу толгойн зээлтэй. Оюу толгойн зээл нэгсэндээ энэ дээр 21 онд Монгол улсын нийт гадаад үрийн 36% эзэлдэг байсан бол 25 онд энэ 45% болж томорсон байна. Тэгэхээр энэ оюу толгойн үр энэ сүүлийн 4 жил огцом өсөхөөр Монгол улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлсэн үү, сөрөг нөлөө үзүүлсэн үү? Нэг компани үр Монгол улсын нийт үрийн бараг 40-50% эзлэхээр зээлжих зэрэглэл болон өнөөдрийн бидний одоо төлж байгаа зээлийн хүүд ямар эерэг нөлөө үзүүлдэг, сөрөг нөлөө үзүүлдэг. За энийг та тийм үгүй гэж хаад маш тодорхой надад хариулаад өгөөч. Ажлын 5 номер. За оюу толгойгоос орж ирж байгаа валютын талаар тодорхой хариулт өгье. Тэгэхээр Төв банк бол энэ Монгол улсын валютын нөөцийг удирддаг энэ мандатынхаа хүрээнд манай энэ гол экспортлагч компаниудын мэдээ тайланг тогтмол авдаг, хяналт тавьдаг. Ер нь оюу толгой бол 23 онд борлуулалтынхаа 60%-ийг 24 онд борлуулалтынхаа 69%-ийг 25 онд 48%-ийг за энэ оны 3 сарын байдлаар 57%-ийг Монгол улс руу оруулж ирсэн байна. За оруулж ирсэн доллар оюу толгой бол ямар зарчмаар явж ирсэн бэ гэхээр талын Монгол банкнд тушаадаг. Энэ бол үндсэндээ Монгол банкуд нь шууд тушаах тийм эрхцэн юуг учраас иргэний хэлцээрийн журмаар авдаг. Талын бол арилжааны банкудад борлуулдаг. Ингэж явж ирсэн. За нөгөө тогтоолын хувьд бол бид нар энэ тогтоолыг ийм тогтоол гарсан, энийг хэрэгжүүлж ажиллахыг төлөвлөгөөгөө гаргаж хэрэгжүүлж ажиллана гэдэг альбом бичгийг бол хөргүүлсэн байна. За Монгол улсад валют орж ирээд валютын нөөц нэмэх нь бол Монгол улсын эдийн засгийн дархлааг сайжруулахад маш чухал ач холбогдолтой. Тийм учраас Монгол банкнаас барьж байгаа бодлого бол Монгол улсад олборлсон алт яг Монгол улсад тавтан тушаах, за экспортын компаниудынхаа орлогыг аль болох валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлд ганц оюу толгой гэлтгүй бусад компаниуд руу ч гэсэн бид нар альбом бичиг хөргүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар захиргааны аргаар хүчлэх мандат байхгүй. Гэхдээ та бүхэн одоо борлуулалтынхаа орлогыг ингээд Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ингээд оруулж ирэх хэрэгтэй гэдэг.
За яг энэ хоёр талтай төв банк ингээд маркет мейкер өөрөө хийгээд байгаа нь яг манай эдийн засгийн онцлогтой маш олон импортлогч, цөөхөн эдийн экспортлогч байдаг учраас энэ юм явж ирсэн. За суур асуудал бол энэ валют мөнгөний зах зээл хөгжих ёстой. Энийг бид нар дунд хугацаанд бас хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа. Ингэж энэ бас зах зээлийн зарчимд нэгдэх ёстой. За айлуулах энэ экспортлогч компаниудын орлогыг Монгол улсад оруулж ирж валютын нөөцийг нэмэгдүүлэх ёстой гэдэгт тантай би 100% санал нэг байна. За энэ дээр байр суурь гэсэн учраас байр суурийн хувьд би энэ зүйлийг илэрхийлье. За тэр өмнөх Монгол улсын өрд бүртгэгдэж байгаа хөрөнгө оруулалтын статистикийг та бас асууж байна. Бас таны ажиглалт зөв. Ихэнх нь бол 90% нь оюутлогын хөрөнгө оруулалтын зээл байгаа. Энэ яг хоёр талтай. Нэг эерэг тал нь бол манай санхүүгийн дансанд төлбөрийн төслийн бүртгэгддэг. Тэгэхээр бид нар чинь нөгөө жил болгон урсгал дансанда 2 тэрбум орчим долларын алдагдaltaй явдаг. Энийг санхүүгийн дансаараа олон жил нөхөж ирсэн. Тэгээ энэ дээр бол ингэж оюутлогын зээл бол өөрөөс манай санхүүгийн дансанд төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж ирсэн ийм сайн талтай. За би яг нэг үгэлэхэд за зээлжих зэрэглэлийг тогтоож байгаа компаниуд энэ нөгөө хөрөнгө оруулалт талаас нь харж байгаа болов яг одоогоор бол надад нөгөө энээс болж зээлжих зэрэглэлийг тэр ийм нөлөө үзүүлсэн гэдэг ийм мэдээлэл надад бол байхгүй байна. Энийг бол яг бүтцээр нь анализ хийх л дээ. Ер нь бол энэ хөрөнгө оруулалт гэдэг утгаараа бол буруу зүйл бас манайх шиг өгдөж байгаа оронд бол биш. Зүгээр бидний нөгөө таны одоо За ажлын 5 номер гүйцэж хариулъя. Энэ ингээд хөрөнгө оруулалтын зээл гэж орж ирээд Монгол улсад хөрөнгө оруулалт хийгдэх бол буруу зүйл бол биш ээ. Харин тухайн хөрөнгө оруулалтаас таны яриад байгаа үнцэг бол Монгол улсын хүртэх хөрөө өгж хэрвээ нэ л гэдэг асуудал яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээгээр ороод тэрнээс Монгол улсад ногдох үр ашиг бидний нөгөө Ороногийн гэрээдэр хийсэн шууд хүртэх хөрөө өгж нэмэгдэжээвэл энэ сайн үзүүл сайн өр гэж бид нар үзэх ёстой. Хэрв тэр өөр болоод тэрнээс хүртэх өгөөж муу байгаа асуудал бол тусдаа асуудал. За ахтарал гүшүүн тодруулъя. За оюутлогын хөрөнгө оруулалтыг одоо буруутгаж байгаа зүйл ерөөсөө биш ээ. За компани зүгээс авч үзье л да. Компани альва компани хэр эрүүл бүтцтэй вэ гэдгийг capital structure компани санхүүжилтийн бүтцийг нарт. Оюутлогын өнөөдрийн санхүүжилтийн бүтцийг аваад үзэхээр нийт хөрөнгө санхүүжилтийн 84-өөс 86% зээлийн хүүн ордог байхгүй. Тэгэхээр ямар ч компанид бол 86% нийт санхүүжилт байна гэдэг бол өөрөө эрүүл биш бүтц. Энэ нь буцаад Монгол улсын макро эдийн засгийн нийт зээлийн чинь бүтцэд одоо сөргөөр нөлөөлөд байна л гэж хэлэх гээд байгаа юм л та. Тэгэхээр тэн дээр бол та бөөрн хэлээд байна. Яг тоочны хариулмаар байна. Яг оюутлогын энэ зээл яг гэх юм бол энэ оюу толгой дээр байгаа нийт зээлийн чинь бараг 60% зээлийн хүү ахгүй юу? Хүүгийн хүү тооцооргоод зээлийн хүү чинь өөрөө бичигдэж байгаа нийт энэ одоо нийт Монголын нийт үрийн чинь оюутлогын үрийн чинь 50-60% нь болоод байна шүү дээ. Энэ нь буцаад бидний зээлжих зэрэглэл болон зээлжих зэрэглэлээр дамжуулаад эрсдлэр бидний өнөөдөр энэ өндөр хүүд шууд холбоо. За ажлын 5 номер. За би танд чулуу хариулъя. Компани санхүүжилтийн бүтцээрээ бол муу бүтцтэй байгаа гэдэгтээ санал нэг байна. Дээр нь одоо энэ хүү тооцогдож байгаа. Тэгэхээр зээлийн хүү өндөр байгаа талаар та бас ярьж байгаа. Энэ дээр бид нар бүгдээрээ л санал нэг байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын санхүүжилт компани санхүү талаас бол муу бүтцтэй байгаа гэдэгтээ би тантай санал нэг байна. Харин би нөгөө том эдийн засгийн төлбөрийн тэнцэл талаасаа бол эерэг бас нөлөө байгаа гэдэг зүйлийг түрүүлсэн.
Өөрөөр хэлбэл манайх шиг урсгал дансны алдагдaltaй явж байгаа улсад хөрөнгө оруулалтаар санхүүгийн дансаар хөрөнгө оруулалт орж ирэх нь бол энэ алдагдлыг нөхөж байгаа. Тийм учраас бид нар 25 онд манай төлбөрийн тэнцэл $1 тэрбум ашигтай гарч байгаа чи ерөөсөө л энэс болсон гэсэн үг. Одоо харин энэ далдуурхан бүтээн байгуулалтанд зогсоод эргээд буцаад энэ санхүүжилтийн дансны орж ирдэг юм байхгүй болохоор манай За Батнаар гишүүн тодруулъя. За яг та маш чухал зүйлийг хамгийн сүүлд хөндөжлөө. Нөгөө CAPEX буюу нийт одоо тэр далдуурхан том бүтээн байгуулалтаар орж ирдэг хөрөнгө оруулалт 26 он ингээ 25 он хүрээ дууссан. Далдуурхан бүтээн байгуулалт дуусч. Тэгэхээр одоо энэ орон зайгийн урсгалыг юугаар нөхөх ёстой вэ гэвэл борлуулалтын орлогоо тэгвэл 100% монголоор дамжуулах одоо жишээлбэл одоо 57 орчим үйл шүү дээ. Энийгээ 100 болгох юм бол тэр эерэг нөлөө чинь буцаад тэр капитал хөрөнгө оруулалт байхгүй нөлөөг одоо тэнцвэржүүлж оруулж ирэх боломж гэж хараад байна. Тэгэхээр тогтоолоор өгөгдсөн учраас энэ бол өөрөө хууль шүү дээ. Тэгэхээр та ч гэсэн энийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. 100% монголоор одоо арилжааны банк болон Монгол банкар гэж бид нар оруулсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бас энэ дээр манлайлж ажиллах ёстой шүү. Энэ буцаад макро эдийн засгийн тэнцвэртэй илүү байдалд одоо хамгийн магадгүй өндөр нөлөөтэй байж одоо болох хувилбар гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр нэмэлт тайлбар авч. Яг энэ улсын хурлын 100 дугаар тогтоол маань Монгол улсын засгийн газарт гэсэн үүрэг даалгавар дотор байгаа шүү дээ. Тэгэхээр яг Монгол банк зүгээр яг ер нь байр суурь илэрхийлгүүднээс ажлын хэсгийн 5 номер хариулъя. Нэг валют орж ирэх, Монгол улсын төлбөрийн тэнцэл сайжрах энэ дээр эрэг бүхэл зүйлийг төв банкны зүгээс бол дэмжиж ажиллах хэрэгтэй. Ялангуяа шууд хөрөнгө оруулалтыг. Тийм учраас энэ хөрөнгө оруулалтын тасалдлыг бид нар энэ суур асуудлуудаа шийдэж Монгол улсын макро эдийн засгийн суур сайжирчиж хөрөнгө оруулалтад ихтгэлд бий болж хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тогтоолын хэрэгжилтийн хувьд бас соронзон бол шүнэлж байгаа. Төв банкн дээр бол тухайлан нэг банкны компани данс нээж яадаг тийм юу байхгүй. Бидний түрүү би бас нэлийн тайлбарлаа. Бид борлуулалтынхаа орлогыг төв банкнд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо тушаах энэ зүйлийг одоо иргэний хуулийн харилцаагаар энэ компаниудад албан бичиг хургуулж за тухайлбал оюутлогын компанид тэр тогтоолын хэрэгжилтийг За золжгол гишүүн асуулт асууя.